Welcome in, welcome in. Монгол Улсын хамтарсан Эрдэнэт үйлдвэр өнөөдөр бол 100% Монголын үйлдвэр болж байгаа гэдгийг би бас албан ёсоор зарлах гэсэн юм аа. 2016 оны улсын хурлын сонгуулийн кампанит ажил төгсгөлийн шатандаа ороод байлаа. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Оросын холбооны улсын эзэмшлийн 49%-ийг Монголын тал худалдан авсан байжээ. Энэ мэдээлэл ардчилсан намын холбоотон Монгол Ардын хувьсгалт намын сайдуудаар дамжин тархснаар нийтийг хамарсан цуурхал дэгдэж сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлөв. Нууцлах шалтгаан юу вэ? Үйл явц ингэж үргэлжилжээ. 2017 оны 11-р сарын 17-ны өдрийн Английн арбитрийн шүүхийн шийдвэр 2018 оны 1-р сард олон нийтэд ил болж шуугаан дэгдэв. 2009 оны 7-р сард Just Group-ийн ерөнхийлөгч Батхүү Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын буюу төрийн өмчийн 51%-ийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт банкнаас 110 сая $, зээл авчээ. Энэ зээлээ гүйцэд төлөөгүй улмаас 4 жил үргэлжилсэн арбитрийн маргаан ингэж эцсэлжээ. Английн шүүх Эрдэнэт үйлдвэрээс Стандарт банкнд 51 сая $, үндсэн зээл ба алдан, торгуйл, хүү нийлээд 90 сая $, төлөвлөхөөр тогтоосон байжээ. Энд чинь өөрөө хууль хяналтынхантай нийлээд ерөнхий сайд Баярын хамгийн сайн найз нь Монгол улсын төрийн өмчөөр барьцаа тавьж бидний одоо хөрөнгөөр тоглосон байна гэдгийг баталж. Тоглолтын дүрм хуулийнхаа дагуу байх юм уу? Эсвэл хууль бус байх юм уу? Монгол Улсын хамтарсан Эрдэнэт үйлдвэр өнөөдөр бол 100% Монголын үйлдвэр болж байгаа гэдгийг би бас албан ёсоор зарлах гэсэн юм аа. За гүйцэтгэх засаглалын тэргүүн бол мэдээж тэрвэл өөрт олцсон түүхэн боломжийг одоо ашиглахыг хүсэж байгаа хувь хүний сэтэл нь бол буруу биш. Гэхдээ тухайн үед хэдийгээр одоо сонгуульд өгсөн үе байсан ч гэсэн ийм том одоо хувь зээл шийдэж байгаа асуудлаар бол хизээд ямар ч парламент бол ажиллах болцоотой. Оросууд 49% зарах тохиолдолд Монголын ард түмэн Монголын засгийн газар тэр 49%-ийг давуу эрхээр худалдаж авах ёстой шүү дээ. Монголын төр худалдан авах ёстой давуу эрхээсээ татгалцах үгүй юу гэдгийг улсын их хурлаар орж хэлцүүлэх ёстой байсан. Улсын их хурлын нэг үгөө хэлэхэд нэг ч гишүүн мэдээгүй шүү дээ. Сайхан байлиг чинь хууль зөрчсөн гэдгээ засгийн газрын хурал дээр хүлээн зөвшөөрчихсөн үү шүү дээ. Их хурлын гишүүд цуглах боломжгүй байгаа учраас дараа нь тэднэрт мэддэгдэчгээ гэж тогтоолоо гаргасан. За үүнээсээ болоод мань хүн буруутсан. Яагаад жишээлбэл Монголын төр өөрөө худалдаж авах ёстой давуу эрхээсээ улсын их хурлд болон ард түмэнд мэддэхгүйгээр татгалзаад шийдвэр гаргачихв. Орос улсын засгийн газар албан ёсны тоотыг Монгол улсын засгийн газарт явуулаад тэгээ хууль ёсны засгийн газар нь энэ асуудлыг хэлэлцээд тэгээд засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзах нөхцлүүдэд тавиад ягаад гэвэл 90-ад оны шинэ үндсэн хууль баталсан тэр цаг үеэс эхлээд Монгол улсад төрийн өмч, хувийн өмч хоёр бол адил тэнцүү эрхтэй болсон. Чи одоо 90 онд өмчийн олон хэлбэрийг зөвшөөрнө гэдэг аа шүү дээ. Төрийн, олон нийтийн, хувийн гэдэг. Ардчил гарахтаа бол тийм ээ. Хувийн өмчийг илүү одоо дэмжинэ гэсэн зорилго агуулсан байдаг. Тийм учраас Монгол улсын засгийн газрын хариу нь юу байсан бэ гэхээр хэрв Монгол улсад бүртгэлтэй Монгол улсын компани энэ Оросын зарах гэж байгаа 49%-ийг авбал бид тэр тохиолдолд засгийн газрынхаа давуу эрхээс татгалзаж болох юм аа. Ягаад гэвэл Монгол улсын 100% өмчлөлттэй компани авж байгаа учраас Монгол улсын өмч болж байна гэсэн үг шүү дээ. Тэрнээс Хятадынх биш, Казахстанных биш. Монгол улсад бүртгэлтэй Монгол улсын хувийн компани авж яана гэдэг чинь Монголын төр авах, хувийн компани авах хоёр бол үндсэн хуулийнхаа логикоор санаа, үзэл бодлынхаа утгаараа бол адил тэнцүү. Тэгэхээр Монголын компани авж байгаа тохиолдолд Монголын засгийн газар тэр давуу эрхээсээ татгалзаж болно. За хүнд байсан юмыг бид нар нааш нь оруулаад ирлээ. Сайн ч юм уу ч одоо бол асуудлыг бид нар тогоон дотор шийднэ. Тэг Монгол улсыг эдийн засгийнх нь хувьд тэтгэж явдаг хамгийн гол аж ахуй нэгж маань Эрдэнэт байсан гэсэн л ойлголт байгаа шүү дээ. Тэгээ тэрийгэд хин нэгэн хүн авчихлаа гэж бодод байгаа. Тэгэхээр бас яг тийм биш. Бас нэг яг тийм биш. Энд чинь нэг хувьцаат компани байхгүй юу? Хүний байсан өмчийг манай Монголын нэгэн хувийн компани гадаадаас авээд ирэхэд болохгүй юм юу байх вэ? Уулна. Гэхдээ авч болно л доо. Их хурл танилцуулаад их хурлаар шийдвэр гаргуулад их хурл нь засгийн газар даваа эрхээс эдлэх шаардлагагүй гэдэг шийдвэр гаргуулж яваад явсан бол яриад ах юм байхгүй.
нямдарч даргаас саяхан яриа авчихсан л да. Яг хоо яриан дээр юу гэж хэлсэн гэхээр их худлаар хилцүүлсэн бол болох байсан гэдэг. Тэр үед харахаар нөгөө сонгуул эхэлсэн байсан. Ерөнхий сайд сайхан билийг яг байнгын орооны уралдаан дээр хэлж яхад надад бол таалагдаагүй л дээр цаг хугацааны хайж гэж хэлдэг. Яг юу яриад байгаа. Цаг хугацааны хайчтай маш яаралтай шийдэх асуудлууд бол бас нэмэлтээр бол орж ирж шийдэгддэг. Энэ асуудал бол бас яг энэ цаг хугацааны хайчтай байсан учраас бид нар бол энэ асуудлыг хилцдэг журмаар нь бол оруулж хэлэлцсэн. Засгийн газрын хуралдаан дээр оролцсон бүх сайд нар өөрсдийнхөө байр суурийг бол тодорхой илэрхийлсэн. Зүгээр яг баримтын хараад үзэхлээр бол магадгүй цаг хугацааны хайж байсан юм шиг. Оросууд 6 сарын 1-нд одоо хүүхдийн баяраар саналаа явууллаа. Тэднэрт бол Монголд сонгуул болж гин үү, болохгүй нөө байдлыг байхгүй шүү дээ. Ажил хэрэгэл тэдний ажил хэрэгэл урагшаа явж байгаа шүү дээ. 10 хоногийн хугацаанд бүх орондоо явагдсан сонгуульд оролцож байгаа гишүүдийг буцааж татаад тэгээ ийм асуудал орж ирлээ гэж хилцүүлэхэд жоохон хүнд байсан байж магадгүй. Хоёрт сайхан бэлэг зүгээр залгууны алдаа баг. Энэ гавьяг өөртөө наах гэсэн тийм сонирхол бас байж магадгүй. Өөрийнх нь үед Эрдэнэт 100% Монголынх болчлоо гэх юм бол дүүнд нэрээ үлдээх гэсэн нэг төрийн өндөрлөгт гарсан хүний амбиц байдаг шүү дээ. Тэгэхээр яаж юм гэхээр сайхан бэлэг сонголт үлдсэн. Нэг бол алдчихад яллуулах, эсвэл авчиад яллуулах. Яг энэ хайч нь л орсон байх л гэж боддог. Алдсан ерөнхий сайд байснаас авчирсан ерөнхий сайд болъё гэдэг. Тэгээд бас залуунууд хувь амбиц нь үйлчилсэн байна. 1971-ээс 1972 онд Монгол зөвлөлтийн геологчдын хамтарсан экспедицээр Эрдэнэтийн овооны зэсийн хөдрийн нөөцийн баталгаатай хэмжээг 546 сая тонн, металлын 4-өөс 3 сая тонн гэж тогтоосноор тус ордыг ашиглан жилд 25 сая тонн хөдөр олборлож хагас тэрбум тонны зэсийн бажмлыг үйлдвэрлэн олон улсын зах зээлд экспортлдог 6,000 ажилчидтай уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг зөвлөлт холбоот улстай хамтарч байгуулсан байдаг. Одоо Монгол улсын хуулиар зохицуулагддаг, манай улсын компани тухай хуулиар зохицуулагддаг, Монгол улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм аа. Мэдхгүй би зүгээр нэг сайхан бэлэгт нэг тийм талтаж ханддаг ш. Жишээлбэл Дубайн гэрээгээд тийм том асуудалд орцсон. Угаасаа нэр хүнд нөр унтсан байсан шүү дээ. Тэр хүн ахиа зарлахаар хоёр дахь Дубайн гэрээ л гэж хүн харах байхгүй. За засгийн газар худалдаад авчих мөнгө байсан юм уу? Баахан мөнгнүүдийг 300 мянган төгрөг өгнө гэдэг. Ингээд бүх хүмүүс нөгөө нэр дэвшигчийн уулзалтан дээр биш банкны үдэнд сууж ирсэн шүү дээ. Тэг 300 мянган төгрөг тараана гэдэг чинь яасан гэхээр нэлийн хэмжээний мөнгөний нөөцийг цацаа хийсэн байна. Тэгээ ард түмэнд тарааныг амлцсан. Тэгээ сонгуульд яваад орцсон. Гэтэл араас нь Эрдэнэтийг авах уу гэсэн санал ороод ирдэг. Мөнгө нь байхгүй тараацсан. 14 хоногийн хугацаанд санал ирсэн. Монголын засгийн газар 2 удаа хуралдсан. Энийг бол ингээд төвшөндөө ярилцсан. Ажлын хэсэг байгуулаад ярилцаа. За ер нь бол энэ саналыг бид нар богино хугацаанд биелүүлэх боломжгүй байна. Монгол улс өөрөө тийм олон зуун 400-500 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгийг гаргаад авчих тийм тэнхээ байсан уу гэвэл байхгүй байсан. Ямар нэгэн ийм олон улсын нээлттэй тендер гэж бас хугацаатай, болзолтой, тийм амархан бас явцдаг гэдээ бас биш шүү дээ. Тийм учраас тухайн тохиолдолд байсан хамгийн зөв шийдвэрийг улс орны их ашиг нийцсэн хамгийн зөв шийдвэрийг л засгийн газар гаргах ёстой. Энэ шийдвэрээ бол гаргаад явж исэн. Хууль зөрчсөн юм бол байхгүй гэж хэлхийг хүсэж байгаа байдал. Хэрвээ Монгол улсын эрх ашиг энэ дээр зөрчигдсөн одоо юу гэдгийг алдагдсан гэж үзэж байгаа бол тэгээд тэр эрх ашигыг хамгаалах ёстой байгууллагууд нь хаана юу хийж ирсэн? 100 одоо 80-аад мянган хүн ажиллаж штэ төрийн одоо албыг хашиж байна. Энэ хүмүүс маань чухам юу хийж идэв? Тэгээд болохоо байжсан хойно бүгдээрээ ойрлж чарлал инглээ тэглээ энэ төргээд яриад байх ёстой юм уу? Тэгэхээр ярих юм бол тэднэртэйгээр тэрнээс тэр 49% гадна байсан юмыг Монголд оруулаад ирсэн тэр хувийн бизнес руу ердөө халдаж огт болохгүй байхгүй. Ерөнхий сайд сайхан бэлэг, шадар сайд Оюнбаатар, Монгол улсын сайд Инг сайхан, сангийн сайд Болор, Батлан хамгаалахын сайд Солмон, Боловсрол соёл шинжилх ухааны сайд Гантөмөр, Уул уурхайн сайд Жигжид, хөдөлмөрийн сайд Баяр сайхан, хүнс хөдөө аж ахуйн сайд Бурмаа, эрчим хүчний сайд Зоригт, эрүүл мэндийн сайд Ламбаа нарын бүрэлдэхүүнтэй засгийн газрын нууц хуралдаан болж Эрдэнэт үйлдвэр компани болон Монгол Рос Цемент компанийг худалдан авах давуу эрхээсээ татгалзах шийдвэр гаргажээ. Саналын процесс бол нэг л санал явж байгаа. За бид нар худалдах саналтай байна. Та нар худалдаж авах уу? Авахгүй бол бид нар энэ Монголын компани руу зарлаа гэдэг санал тавьсан. Монголын засгийн газарт энийг давуу эрхээ хэрэгжүүлэх бүрэн эрх хэмжээнд байсан. Наад чи тэгж харагдаж байна. Наад чи энийг засгийн газрын хуралдаанд оруулж байгаа нөхөр, тэр засгийн газрын хурлыг удирдах байгаа нөхөр хоёр
хариуцлага хүлээх ёстой л байхгүй юу? Энийг хизээч би буруу шилжүүлж гэж харахгүй байна. Энэ Эрдэнэтийн үйлдэл бол гадна байсан манай өмчийг дотгошоогоо оруулж ирснээр бол зөв шийдвэр. Энэ бол засгийн газрын хамтын шийдвэр гэсэн гэж би харж байгаа. Үгүй наа чи их хурлаар шийддэг юм аа. Болохгүй шүү. Бидний шийдвэр эцсийн шийдвэр биш шүү. Та нар над мөнгө төгрөгөөр шилжүүлж худалдан авах процесс эхлэх болоогүй шүү гэж хэлэх ёстой биз? Их хурл хилцэх боломж байсан. Сонгуульд давхцсан. Тэгэд сонгуулийн дараа хэрвээ засгийн газар уламжил байдаг байсан бол энийг их хурлд тухайн засгийн газрын протокол үүргэсэн дагуу их хурлд хилцүүлээд явах боломж нь байсныг шууд улс төржүүлсэн байхгүй. 49-ийг яагаад юу улс төржүүлээд эхэлвэ гэж. Тийм ээ? Улс төрч зарим яриад байхгүй оруулж ирсэн буруу биш л дээ. Гэхдээ гэдэг асуудал. Гэхдээ гэдэг нь юу вэ? Яагаад гэхдээ гэж ярьж байгаа юм? Тийм ээ? Энэ улсын өмч гэдэг нэрийн дор ямар их хулгай, ямар их зуур, олон тийм гажуудал байсан, олон айдас байсан учраас 49-ийг шууд улс төржүүлсэн гэж би харж байгаа. Би зөвхөн нэг энгийн жишээ хэлье. Одоо оюутлогын 66% бас нэг манайхны одоо том бизнесмен оруулаад ирсэн байвал бас яах вэ? Бас буруу, тийм ээ? Энэ бол гэмт хэрэг гэж үзэх үү? Тийм ээ? Энэ оруулж ирсэн улсуудыг бид нар хулгайч гэж үзэх үү? Миний бодлоор энэ ил тод биш байсан учраас л маргаан болсон. Бид нэр энэ мэдээллийг бол зөвхөн одоо юу гэх олон нийтэд гэхээсээ илүүтэйгээр бас албан ёсоор Монгол улсын их хурлаас байгуулагдсан ажлын хэсэг. За тэгээд тэрнээс гадна бол засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгүүдээр өгч исэн. За нэгдүгээр засгийн газрын хуралдааныг хаалттай хийх үгүй гэдэг бол засгийн газрын эрх хэмжээний асуудал. За хоёрдугаар нууц хилцэл харилцааны хилцэл өөрөө нууц явна гэдэг саналыг Ростехээс тавьж байгаа шүү дээ. Тийм. Одоо яг энийг яг зүгээр ярихад гэх юм бол яг миний хувьд гэх юм бол нэг тийм зүрх юу гэдгийг сэтгэл их хөдөлдөг л доо. Тийм. Гэрэн дээр битээр гарын усыг зурчаад хойлохнаа Улаанбаатар руу нисчихсэн. Битээр бол хойлохнаа л энийг л хаах тэмдэгсэн л дээ. Тэгээд тухайд бол би өөрийгөө Монгол улсын одоо иргэн бос төрсөн үүргээ биелүүлчлээ. Баатар болчлоо гэж залуу хүний ориглон сэтгэлээр бол үнэхээр өөрөөрөө бахархаж ийсэн. Гэхдээ 22 хоногийн дараа бид нэр би өөрийгөө баатар болно гэж бодож ийсэн бол харин эсрэгээрээ янз янзаар хилүүлж янз янзаар одоо дуудуулчлал ингэж өнөөдөр л хүртэл явжлаа юм л да. Монголчууд нэг зүйл дээр баярлах ёстой нь Монгол компаниудтай давсан баярлах ёстой байна. Өнөөдөр уулуурхайн топ 20 компанийг жигсаагаад үзэх юм бол бүгдээрээ л гадны гарт байгаа. Үүнд оюу толгой Канада, Цайрт минерал Хятад, Болд төмөр Ерөөгол Хятад, South Gobisents Хятад, Баян айраг Exploration Хонконг, Чинхуамак нарийн сухайд Хятад, Бороголд Канада, Moinco Хятад, Energy Resource Хонконг, Propesi Coal Corporates Канада тус эзэмшиж байна. Яагаад компаниуд нээлттэй оролцоогүй юм бэ гэхээр нөгөө чөлөө зах зээлийнхаа зарчмаар хүнд зарах уу яах уу гэдэг нь өмчийн эзэнт хамаатай шүү дээ. Тэгэхээр бид нар бол хамгийн зөв асуулт нь өгөхлөөр Оросын засгийн газраас Путинээс ч юм асуух хэрэгтэй байхгүй. Оросын засгийн газар гэдэг чинь гол төлөв шууд ерөнхийлөгчтэй захирагддаг. Тэгээд тэнд нь бол зохих ёсны эрх бүхий бүх байгууллагуудын гарын үсгтэй албан тоодууд нь явсны эцэст тэр төлбөр хийх тэр нөхцлүүдийн дагуу цаг хугацааныхын дагуу Монголын энэ компанид 49%-ийг зарахыг зөвшөөрөё гэдэг шийдвэр нь Оросын талдаа гарсан байна. Нөгөө өршөлдөжсэн 3 компаниасаа бид нар хамгийн сайн нөхцөлийг л тавьж өгч чадсан. За хүмүүсийн яриад байгаа шиг энэ өөрөө тийм одоо хувилдааны онолч гэдэг юм уу те. Тэр шиг юм бол биш шүү дээ. Дэлхийн нийтэд өдөр тутам өнөдөр ч гэсэн хийгдэж байгаа л хувьцаа худалдаж авч байгаа энгийн л төрлийн хилцэл. Энэ Монголын баялагийг эзэмшиж байгаа гадаадын компаниас энэ хувьцааг яг тэр дүрм журмынхын дагуу худалдаад авч ирсэн хүмүүс буруутаад байж байгаа нь бас сонир л доо. Дэлхийн зах зээл дээр гарна гэж нэг том дуурддаг юм байхад ядч нэг бүс нутгийнхаа хэмжээнд нэг гараад үйл ажиллагаагаа явуулчихгүй бол болохгүй юм байна шүү гэдгийг ойлгоод харчхаад тэгээ энэ дээр нэг юм хийх гэж байгаа энэ хүмүүсээ бол бид нар хайрлаж явах хэрэгтэй, энэ хүмүүсээ дэмжиж явах хэрэгтэй. Монголын өмч биш байхгүй дээ 49 чинь. Одоо тэр хувьчлагдахаас өмнө. Оросын өмч Монголд байхгүй Монголын биш юмыг Монголынх болгоод нэгэн хувийн компани аваад ирж шít.
Монголын биш өөр хүний өмчийг Монголын засгаас биш өөрийн газараас өөр их усүрээс мөнгө олоод нааш наваад ирэхэд хардаж хорсож явна гэдэг чинь ямар ч утгаараа ойлгомжгүй зүйл байж шээ. Тэгээд яг $400 сая Монголын өмч болгоод ингээд аваад ирсэн бас тэрийг бас үүсэхгүй байгаа юм. Тэр нь бас муу биш. Хин нэгэн гадны хүнд бас зарчхайг үүднэ. $400 сая $49 худалдаж авсан гэдэг юм явдаг. Тэгээ ямар их хүүсвэрээс худалдаж авсан бэ гэдэг нь худалдаж авсан талаас бол бид нар албан ёсоор бичиг цаасаар бол хариу авсан. Эрдэнэт гэдэг үйлдвэрийг авах боломж байна гэж ярьж байвал хүмүүс нэрэл хинч байсан санхүүжилт өгөх л байсан. За би буруу сонсож байгаа байгаад арай юу вэ үнэн үгүй юу гэж л асууж байгаа шүү дээ. Тэр үүднээсээ энийг бол $400 сая босгох бол одоо үнэхээр тийм бас хүнд бол бас байгаагүй. Яагаад гэвэл энийг бол монголчууд ойлгож ирсэн, бизнесмэнүүд бүгд ойлгож ирсэн. За 400 орчим сая $20 хүрэхгүй хувь нь гадаад байсан. За бас нэг 20 хүрэхгүй орчим хувь нь худалдаа хөгжлийн банкнаас бид хүн зээлсэн. Тэгээ нэг зүйл ойлгомжтой байсан тэр бол худалдаа хөгжлийн банк шууд оролцоотойгоор авагдсан байна гэдэг. За хэрвээ одоо жишээл Монголын зах зээл дээр Пүрэв Төвшин гэдэг тэр залуу шударгаар өөрөө одоо бизнесийн тийм ээ зарчмын дагуу Монгол Улсын хуулийн хүрээнд мөнгө босгосон байвал энэ бол браво. Мөнгө босгоход өөр жишээл банк ч юм уу оролцсон нь тогтоогдвол тэгээд Пүрэв Төвшин гэдэг энэ залууг нүүр болгож өөр компанийг зохиомлоор үүсгээд ард нь өөр эзэн байгаа бол энэ бол аюул. Одоо өстой жинхэнэ хуулийн хэлтийн байгууллагууд нь шударгаар шалгах ёстой. Мэдээч бол хүмүүсийн хувьд бол энэ томоос том асуулт бөгөөд бас том одоо юу гэдэг юм хардганы шалтгаан бол үнэхээр мөн баг тийм. Гэхдээ энэ $400 сая бол бүгдээрээ бидний мөнгө бол биш. Тийм. Нэг $50 гаруй сая нь бол үнэхээр бидний бас олон жилийн хийсэн бүтээсэн зүйлийн маань үр ашиг ийм хэмжээний гэрээ хэлцэлд нэгдүгээр хуулийн компани маш хүчтэй бөгөөд туршлагатай олон улсад нэр хүндтэй хуулийн компани бид нар шаардлагатай болсон. За тэрийгээ бид нэр эхэлж тэр Америкийн Skadden Arps гэдэг нь худалдах за нийлэх төрлийн хэлцэл дээр дэлхийд номер 1 юм компани байсан. Тэр компанийг бид нэр хөсөлж авсан. За дараа нь бид нар санхүүгийн зөвлөх компани шаардлагатай болсон. За санхүүгийн зөвлөх компани үүрэг маань нэгдүгээр худалдаж авч байгаа одоо хөрөнгийн үнэлгээнд тэр нэгдүгээр ажиллах. Бидний хэрвээ мөнгө тутах юм бол санхүү одоо мөнгө босгох энэ ажилд бол худалдаа хөгжлийн банкны тэр охин компани TDB Capital гэдэг энэ компани манай Монгол улсаас гарсан за бонд болгонд зөвлөх компаниар ажиллаж исэн. Дээрээс нь бас өөрийн одоо банкныхаа бондуудыг гаргахад бол зөвлөх компаниар юм ажиллаж исэн туршлагатай компани байсан болохоор энэ компаниг бол авч бид нар ажиллуулсан. За энийхээ хүрээнд худалдаа хөгжлийн банкнаас яг хуулийн хүрээнд тодорхой хэмжээний зээл бол авсан байгаа. Бүхэл бүтэн $400 сая худалдаж авч байгаа тэр хувьцааг бид банк барьцаална гэдэг бол нөгөө харилцах чадлагч эзэмшигчдийнхаа мөнгө хөрөнгийн барьцаа баталгаач тэнд бол хангалттай байж байгаа. Бид бол үндсэндээ бол дөнгөж энэний талд нь өрхтэй үүдэл хэмжээний санхүүжилтийг гаргасан. Бусад санхүүжилтийг бол компани өөрийн эрсдлээрээ өөрийн хөрөнгөөрөө энийг дааж чадчихсан учраас бидний хувьд бол тэр эрсдэл талаас бол эргэлзэх зүйл байгаагүй. Харамсалтай нэг том эрсдлийг бол яг хөө мэдээж сонгуул ойртсон байсан, төр засаг солигдох нь тодорхой байсан болохоос биш. Улс төржүүлэх тэр эрсдэл, улс төрийн эрсдлийн бол бид харамсалтай бүрэн тооцож чадаагүй. Монгол засаг шилжснээс хойш хугацаанд 10 тэрбум төгрөгийн ашиг олж ийн бид нар өмнөхөөсөө бол алдагддаг байсан бол шихааны бизнесийг зогсоолооч гэдэг юм зарл ярьж байгаа. Гэхдээ Монгол улсын төр төлдөг татврын хэмжээ нь даруй тэр 9 сарын дотор бол 8-9 дахин бараг буурсан байх жишээ нь. Яг бодиттой мэдээлэл нь болохоор татвар буурсан асуудал огт байхгүй. Харин ч нэмэгдсэн байна. Өөрөлдөл зэсийн үн өндөр байх, оргилд байх үеэсээ ч илүү их хэмжээний татвар өгсөн байна. 2014 онд 430 тэрбум, 2015 онд 440 тэрбум гэжсэн. Хамгийн гол нь их хурлын гишүүдэд яагаад буруу мэдээлэл, худлаа мэдээлэл очоод тэднийг шийдвэр гаргахад нөлөөлөд байна гэдэг нь хамгийн ноцтой асуудал байхгүй. Оросын холбооны улсын засгийн газрын эзэмшлээс Mongolian Copper Corporation хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжсэн Эрдэнэт үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Монгол Росветмет хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 49% энгийн хувьцааг төрийн өмчөнд шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж
төрийн өмчт үйлдвэрийн газрын статустайгаар ажилуулах арга хэмжээ авч ажиллахыг хууль зүйн байнгын хороо Арднасэд Монгол Улсын засгийн газар Эрдэнэтод даалгасугаа. Хэрвээ 49% буруу гэж байгаа бол бурууг нь нотлцоход асуудлыг шийдэх болохоос ш их хурц шүүгшиг ажил болохгүй шүү гэдэг миний хэлсэн чуулганы үг өнөөдөр хүртэл тэнд хадастай байж байгаа. Зөв буруу гэдэг талаас нь зүгээр хуулийн талаас нь хэлээ л дээ. Улсын их хурл хүний өмчөд халдаж хурааж явах эрх байхгүй. Энэ зөвхөн шүүхийн тогтоолоор л хийгдэх ёстой зүйл. Улсын их хурл бол шүүхэд хандах л хэрэгтэй. Энэ одоо нэг буруу юм болчихжээ, муухай юм болчихжээ, ичмээр юм болчихжээ. Тэгээ энийг бол нэг хянаад байгаад өгөөч гэж. Түүнээс өөрөө шүүн таслах ажиллагаа хийж, өөрснөө хүний юм хурааж, өмчөд халдаж явах юм эрх байхгүй. Хэрвээ энэ чинь ингээд цаашаа лавшрах юм бол тэгэл нэг бичиг өрчихсөн их хурлын тогтоол гарлаа танай гэрээ чинь хураана, хүүхдээ чинь хураана гэдэг ингээд өрөөлж болно шүү дээ. Хурааж болох л байх л та тодорхой зөрчилт бол. Тэнийг шүүхэн шийднэ. Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж хувийн өмчөд халдсан гэдэг ийм асуудлыг тавьдаг. За саяхан Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гараад их хурлын 23 дугаар тогтоол бол үндсэн хууль зөрчөөгөө гэдэг ийм дүгнэлтийг гаргасан. Нөгөө талаасаа 49% хувийг худалдаж авсан хуулийн этгээдийн 400 сая доллартай холбоотой өр авалгыг суутхан тооцох асуудлыг эцэлж байж төр өөрийнхөө 49%-ийг өмчлөх эрхээ сэргээхэн зүйтэй гэсэн ийм агуулгаар гарсан. Улсаас гарсан хөрөнгийг тэр 49%-ны төлбөр тооцоо хийж дуусгах гэсэн ийм шийдвэр шүү дээ, их хурлын шийдвэр. Монгол банкнаас өгсөн 200 тэрбум төгрөгийн зээл байна. Одоо энэ дархны ард өмнөлгийн үйлдвэрт автцсан төмөр зам барьсан мөнгөийг буцааж өгөх гээд 15 онд шийдвэр гаргуулад 90 сая доллар өгсөн. Дээрээс нь тэр хөгжлийн банк гэдэг юмнаас чинь энэ дархны төмөрлөгийн үйлдвэр хөтлийнхэнд өгч гсэн баахан мөнгө баг. Ийм юмнуудыг оруулаад тооцоглохлоор нийт дүнгээр бараг 400 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгө улсаас гарч гисэн байгаа байхгүй юу. Тэр нь тооцоод энэ тооцоог дуусгах гэсэн ийм шийдвэрийг хурлаас гарсан юм. Бас яг энэ Эрдэнэтийн 49%-тай холбоотой маргаан дээр Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк өөрөө Монголын засаг корпорацийн үүсгэн байгуулагч биш ээ. Тэгэхээр энэ дээр би шуудхан хэлэхэд бол Худалдаа хөгжлийн банк бол нэг ч хувьцаа эзэмшдэг. Банкныхаа үндсэн үйл ажиллагааны чиглэлээр л энд оролцсон байж байгаа. Тийм учраас өөр хуулийн этгээдтэй холбоотой өр авлага суутхан тооцох асуудлыг шууд одоо Монголын засаг корпорацтай уйж ойлгох нь буруу юм аа. Энэ хоёр өөр хоорондоо харилцан хамааралгүй хуулийн этгээд гэдэг ийм тайлбарыг хэлдэг. Альва юм чинь баланстай байдаг тийм үү? Нэг газраас авсан бол нөгөө талдаа тэр мөнгө чинь альва нэг юм руу орсон байх л хэвээр. Тэгэхээр одоо манай банкны жишээлбэл бүх харилцах хадгаламж эзэмшигчид, за дээрээс нь Төв банк, Монгол Улсын засгийн газар, хөгжлийн банк, маш олон тооны одоо гадны банкуд, за дээрээс нь бидний олон улсын зах зээл дээр гаргасан бонд. За энэ бүгд бол бидний татсан их усрт. Гэтэл эн чинь нөгөө талдаа дандаа зээл, санхүүжилт, хөрөнгө оруулалт гэдэг тодорхой хэмжээний зорилготой байршчихсан байж байгаа. Тэгэхээр тэр татсан их уср талаас нь тодорхой нэгэн хэсгүүдийн түүж аваад байршуулсан байгаа хөрөнгө зээлүүд дотроос нь ганцхан зээлийг сонгож аваад тэгээ энэ хоёрыг ингээ хооронд нь уяад ямар нэгэн байдлаар дүн мөнгөөр нэг ойролцоо тэнцвүүлэнгүүтээ за яг энэ мөнгөөр энэ зээлийг олгоод энэ санхүүжилтийг хийцэн байна гэж төрөгдүүлээд байгаа юм л да. Компани хүсэлтээр бид нэр дамжуулан хөгжлийн банкнд хүсэл тавьж санхүүжилтийг дамжуулж олгочоод мөнгөний бол өөр юмд ашиглана гэж бол байхгүй шүү дээ. Эцсийн дүндээ ингээ харсан чинь төрийн мөнгө гэдэг жагаад Монгол банк хөгжлийн банк ярьж байгаа. За Монгол банк хөгжлийн банк дээр бид бүхэн очиод та нар одоо ингээ төрийн мөнгөөр аваагүй бид нар танаагаас нэг ч төгрөг аваагүй шүү дээ. Та нар энийг хилээч гэж хэлж байгаа. Бид нар чадахгүй гэж. Яагаад чаддгүй та нар гэхээр бид нар наад засгийн газар шалгаж байгаа. Бидгэд хийж болохгүй гэсэн үүрэг даалгавар өгсөн байгаа гэж. Бид нар 17 оны 2 сарын 13-нд Монгол банк руу бичиг болсон бид хамгийн анх. Их хурлын тогтоол гарсны 3 хоногийн дараа. За ингээд манай компаниг ингээ бүр тогтоол халавччихлаа. Төрөөс мөнгө авсан гэд. Та нар манай лавлгаа өгөөч гэж. Тэгэхэд Монгол банкроос өнөөдрийг хүртэл ямар ч албан бичиг байхгүй. Одоо ингээ жил ахс болж шít. Харин азар сүүл засгийн газрын тогтоол гараад
суудхан тооцох гэдэг асуудлыг ярьсан чинь энийг шүүхээс юм уу ялгаагүй ярьж байгаа байхгүй. Төрийн мөнгөөр авсан юм уу? Эцсийн дүндээ төрийн мөнгө байгаа мó юу гэдэг. За тэгээд шүүхээс одоо Монгол банк хөгжлийн банкаас бичих ирж байгаа. Бид нар Монголын жис корпорацид зээл өгөөгүй гэж. Монгол банкнаас мөнгө адил. Хөгжлийн банкнаас мөнгө адил. Монголын жис корпорацид зээл өгөөгүй гэж. Төрийн мөнгөөр авна гэвэл хаа нэгэн газар төрийн тэр хэмжээний мөнгө алга болцсон байх ёстой шүү дээ. Ягаад бол аваад Оросуудад төлцсөн байх шүү дээ. Гэхдээ тийм юм байхгүй шүү дээ. Өгүүлээд байгаа юм байхгүй. Улсын их хурлын гишүүд бол Эрдэнэтийг нэг банк нь хөдөлтөд авцсан гэд хий хоосон дүгнэлтэн дээр үндэслээд шийдвэр гаргачихсан юм шиг байна л да. Тэгээ энэ шүүхтэр очиод эргээд унаад байгаа юм шиг. Яг тэгэхээр харталтаар гарсан шийдвэр учраас. Саяхан Facebook-ийн одоо захирал Закербергийн конгресст хүн болгон харлаа штэ. Нилээн анхаарал татсан. Тэн дээр яаж нэхлээр конгресст мэдээлэл өгөх өмнөхөн гараа өргөөд би зөвхөн үнэн зөвийг мэдээ одоо 5 хүн түргэнэ гэж боддог. Монголд ийм ерөөсөй байхгүй шүү дээ. Тийм, Монголд ийм юу байхгүй. Өөрөөр хэлбэл Америкийн конгресс дээр бол асуудлыг хилцэхэд тэр чинь өөрөө мөрдөн шалах хэрэгтэй гэдээ орсон юм байна л да. За энэ шүүмжил бас нэг талаас хүлээж авах тийм талтай. Өөрөөр хэлбэл Монгол улсын их хурл буюу төрийн эрх барих дээд байгууллагад өнөөдөр гадны парламентуудад байдаг шиг мөрдөн шалгах ийм чиг үүргийг хуулиар тусгаалan олгоогүй. Яг орохдоо жишээлбэл нөгөө юун дээр яддаг шиг би энэ хуулийн өмнө юм хариуцлага өгнө гэсэн юм байхгүй шүү дээ. Худлаа юм төгссөн мэл яах вэ? Тэгвэл тэр нь гаргасан үндслэл яаж гарах вэ? Жишээлбэл улсын хурлаас гарсан шийдвэрийг ингээ харахаар яг тийм сэтгэл хөдлөлийн шийдвэр гараад байгаа. Сахал эрдэнэ үлэг гэдэг нөхөр энийг л авсан байж таараа гэсэн үндслэхэнд шахаад шийдвэр гаргаж байгаа. Бодит байдал ямар байна маахгүй. Тий. Хаана харъя гэдгээр ороод тэгээд тэрэн дээр үндслээд за энэ юг бол эрдэнэ үлгийг л авсан байж таа. Тэгээ гарсан шийдвэр нь юу гэхээр одоо тэгээ тэрийг нөгөө ганцхан худалдаа хөгжлийн банк дээр бүх мөнгнүүдийг наашаа цаашаа болгоод ингээл юу засгийн газар болчих واخгүй гэсэн шийдвэр гаргаад тэр нь Эрдэнэ хотын засгийн газар дээр ч хөрөлцөн засгийн газар дээр ч явахгүй болчиход. Нэг тийм хүний нэг эмоцт тулгуурласан, сэтгэлийн хөдөлгөөнд тулгуурласан юмнуудыг л гаргаж ирээл зүтгүүлээл тэрийг нэг бужигнуулаад байгаа хүмүүс бол би бол тэднийг бол нэг сүрхий хариуцлага хүлээнэ гэж бодохгүй байна. Энэний үр дагавар нь юу вэ? Ингэж орилж чарлаад ингэж нэг сүрхий шуугаан дэгдээгээд элдв янз юмыг буцаалаа гэж бодоход одоо ямар үр дагавартай байх вэ гэдэг бодоогүй л байгаа байхгүй юу? Сүүлийн одоо Лунда цацгийн гаргаснаар сүүлийн 20 жилд бол зөвхөн улсын их хурл үндсэн хуулийг 120-оос 30 удаа зөрчсөн гэж байна шүү дээ. Ингээд эргээд харахаар бол энд нэг юм үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой юм нэг мухардл үүсчээд идэг. Нэг талдаа цэцэн гаргасан шийдвэр нь хууль ёсны эцсийн гэдэг гарцсан. Гэтэл нөгөө талдаа өмчлөгчийн өмчлөх эрхийг хөндөж болохгүй шүү гэдэг ийм хоёр утгатай шийдвэр гарцсан. Тэр өмчлөгчийн өмчлөх эрхийг өмчлөгч талд сэргийлэхээр захиргааны иргэн шүүхэд өгсөн үйлдэлтэн захиргааны хэрэг үүссэн. Түүнийг нь цэц 5 онд ингэж хэрэг үүсгэж болохгүй шүүгээд тэлцсэн. Гэтэл үндсэн хуулийн тэр цэцэн дүгнэлтийг үл огоороод захиргааны хэргийн шүүхтэр Эрдэнэтийн 49% нэхэмжилттэй төр хариуцагчтай захиргааны хэрэг энэ процесс цаашид үргэлжлэл яваад идэг. Гэтэл эднийг үндсэн хууль зөрчөөд байна гэд эргүүлээд үндсэн хуулийн цэцэд өгөх гэхээр хариуцагч нь хэн бэ гэдэг асуудал одоо яг үндсэн хуулийн энэ өнөөдрийн зохицуултын хувьд юм тодорхойгүй байдлыг үүсгэчихэд байна. Хууль дээр үндэслээгүй улс төрийн шийдвэрийг хуультай нийцүүлэхлээр л шүүхтэр хөндрөл гарсан байхгүй. Хэрвээ анханасаа энэ бүх юм шүүхийн процедурынхаа дагуу явсан бол үдид ямар ч проблем гарахгүй байх хэрэгтэй байсан. Нөгөөх нь очиод захиргааны иргэн шүүхтэр зөвхөн бүртгэлийн асуудал яригдахад унчиж байгаа байхгүй. Гэтэл улсын их хурл өөрийнхөө шийдвэрийг зөв гэдгийг итгүүлэхийн тулд үндсэн хуулийн цэц тандаад үндсэн хуулийн цэц нь бас зөв гэд дүгнэлт гаргачлаа шүү дээ. 23 дугаар тогтоол гаргасан баг. За ингээ их хурл үндсэн хуулийн цэц хоёр нэг талдаа шийдвэр гаргачлаа. Улс төрийн хараар тий. Ингээд одоо энэ шийдвэрээ биелүүлэхийг захиргааны иргэн шүүхээс шаардж байгаа. Тэгэх ёстой та нар гэдэг. Тэгсэн захиргааны иргэн шүүх нь тэнд нөгөө бие даасан байгаад тайлбарж байгаа. Үгүй. Энд чинь бүртгэж болохгүй шүү дээ. Яг тэгвэл үндсэн хуулийн цэцүүд ерөнхийлөгч засгийн газар их хурлын шийдвэрийг татаад хилцэж болдог. Захиргааны иргэн шүүхийг татаж хилцдэггүй газар байхгүй. Тэр чинь дээгүүр ирдэг газар байна. Тэгэд захиргааны иргэн шүүхтэр одоо яаж ихээр маргаан үргэлжлээд байдаг. Их хурл шахаад бас шийдэж чадахгүй байна. Үндсэн хуулийн цэц шахаад
бас шийдэж чадахгүй. За яг хаалттай үүслээ. Захиргааны иргэн шүүхэд нөгөөдөл нь авилгуулагдсан ч юм уу юм байж магадгүй гэл ингэж шүү дээ. Гэлээгээд татаж шалгах хэрэг байхгүй. Хэрвээ энэ хилцэл огт хийгдэг байсан бол хэрвээ 49% тэр Оросын компанид байж л байсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй. Өнөөдөр энэний одоо монголчуудын 100% болчлоо гэдэг бидний бахархаа зууж байгаа. Өнөөдөр улс төрчдийн энийг төрийн 100% бид болгоод авчлаа гэж ярьж байгаа. Энэ зүйлүүд ч өөрөө огт байхгүйсэн. Тэгэхээр зэрэг өнөөдөр энэний зөв бурууг мэдээж хуулийн дагуу бол шүүгдэх тань. Ер нь Монгол улсын хувьд хэрэгтэй зүйл байсан юм уу, хэрэггүй зүйл байсан юм уу гэдгийг бол цаг хугацаа харуул. Хэрвээ Rio Tinto компаниас Монголын бизнес хэн нэгэн 66% аваад ирлээ гэвэл юу болох төсөөлтөө? Ардын дайсан бол. Их хурл танилцуулаад, их хурлаар шийдвэр гаргуулад, их хурл нь засгийн газар даваа эрхээс эдлэг шаардлагагүй гэдэг шийдвэр гаргуулж яваад явсан бол яриад ах юм байхгүй. Тэгэхээр бол одоо энэ дээр бол ингээд шийдэл гарах ёстой. Аль тал нь буулт их ёстой. Би бол тэгж боддог. Зөвшлөлийн ширээний ард суух ёстой. Тэгээд Монгол улс гэдэг язгуур эрх ашиг өмнө талдаа тавьж гаад ярилцаад явах ёстой. Тэгэхгүй бол ийм байдлаар одоо маргаан хит үргэлжилдэг ч юм уу. Ийм байдлаар одоо жишээлбэл цаашдаа бусад орд газрууд ийм байдлын маргаан руу орох юм бол энэ жижигхэн Монгол улсын систем өөрөө даахгүй л дээ. Хоёр тусдаа асуудал юм уу? Эсвэл нэг асуудлыг нь далдлах гэж нөгөөтхийг нь өдөөс юм уу гэдэг асуултын хариултыг бид нараас олох хэрэгтэй байна. Английн шүүх Эрдэнэт үйлдвэрээс Стандарт банкнд 51 сая ам.долларын үндсэн зээл ба алдан, торгуйл, хүү нийлээд 90 сая ам.доллар төлөвлөхөр тогтоосон байжээ. Энэ бол бодит тохирол байхгүй. Ард түмэнд учирсан бодит тохирол. Одоо бараг л одоо саяын бидний яриад байгаа энэ 49-ийг худалдаж авсан мөнгөний чинь хэмжээтэй дүйж очих хэмжээний гар цохирлыг Монгол улсад шууд нэг өдрийн дотор аваад ирлээ шүү дээ. Тэм учраас мэдээж хэрэг улс төрч чинь одоо тэрийг нуух, далдлах, нэг муу мэдээг өөр юмараа орлуулах, халахвчлах тийм арга хэмжээ гаргах нь бол дамжиггүй. Зөвхөн 2016 онд Оросоос 49%-ийн авангууд эхэлсэн хэрүүл маргаан бол биш ээ. Энэ маань 2009 оноос эхэлсэн лойрын схем юм биш үү гэж. За, Стандарт банктай холбоотой асуудал сүүлийн үед их олонний анхаарал татж байна. Анх 2007 онд Эрдэнэт, Стандарт банк, Just компани гэдэг 3 субъектийн хооронд энэ баталгаатай холбоотой харилцаа 2007 онд үүссэн. Тухайн үед Just компани Өмнөд Африкийн Стандарт банкнаас 20 сая Америк долларын зээл, бизнесийн зээл хийх болоод түүнтэй холбоотой албан ёсны баталгааг тухайн үеийн Эрдэнэтийн төлөөлөл удирдах зөвлөл, Эрдэнэтийн гүйцэтгэх удирдлагуудаар албан ёсоор гаргуулсан байдаг. Эндээс энэ Эрдэнэтийн Стандарт банктай холбогдсон маргааны эхлэл тавигдсан. Яагаад гэвэл за энэ асуудал маань хизээ хамгийн одоо климакс нь хамгийн өндөр оргилдоо өрсөн бэ гэхээр 2016 онд өрсөн. 2016 онд яагаад өрсөн гэхээр за хувийн хвшлэн 49%-ийг нь Оросын талаас аваад ирж. Одоо ерөөсөө нөгөө хийцэн байсан 2009 оноос ахуулаад хуурамч гар байсан үгүй нүү, жинхэнэ байна уу, холиод байна уу, яагаад байна уу, бүгдийг нь хийцэн байсан энэ лойр чинь одоо илэрх болсон юм биш үү? Бүгдээрээ дээдлийн нөмөрхөөс өмнө энэ асуудлыг цэгцэлж авъя гэдэг юм явцсан юм биш үү гэдэг хардлага бол яахааргүй ирэхгүй бууж байгаа юм л да. Тэр Стандарт гэдэг Өмнөд Африкийн банк байсан чинь одоо Бээжин төвтэй хятадын банк болсон байгаа байхгүй юу? Гэтэл энд ганцхан Эрдэнэт ороогүй. Төмөр зам орсон байна. Оросын холбооны улстай манай хуучин үеийн том хэлхийн холбооноос юу үлдсэн гэхээр нефтийн хараат байдал, цахилгааны хараат байдал, тэгээд Эрдэнэт төмөр зам. Тэгэхээр яасан гэхээр Оростой холбож исэн сүүлчийн хоёр сэжим ягаад ч юм нэг банкн дээр процент тавигдсан байгаа байхгүй. Тэгээд яг 51-тэй холбоотой энэ асуудлыг бид нэр 2018 оны 2 сарын 9-ний өдөр Монгол Улсын ерөнхий сайдад ийм асуулт тавьсан. Мөн одоо холбогдох тодруулгыг Монгол Улсын ерөнхийлөгчд бол тавьсан. Аль альнаас нь бичгээр хариу ирсэн. Just Group хувьцаат компани Стандарт банкнаас нийт 109 сая ам.долларын одоо гэрээг зээлийг авахд үндсэндээ одоо Эрдэнэт үйлдвэр маань одоо энэ зээлийг одоо батлан даагч байгууллагаар оролцсон хуулийн хүрээнд. Компани тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88-ийн 1 дээр
10 сая $10 дээш хилцэл хийхэд төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрлгүйгээр гүйцэтгэх удирдлага төлөөлөх хэрэггүй гэдэг ийм хуулийг зөрчсөн байгаа юм л да. Ер нь бол тэр Батхуу гэж хүн бол одоо яг бид хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би дуурайлгаа гарын үсэг зурцсан. Надтай одоо өөр хүн бол одоо энэ дээр бүгдээрээ буруугүй. Би л одоо энэ бурууг хүлээх ёстой юм аа. За тэгээ өөрт чинь байсан өмчүүд яасан бэ гэхээр надад одоо ямар ч өмч байхгүй. Одоо босод хувьцаа эзэмшигчтэй таргаад өгсөн. Тэгэхээр одоо надад бол энийг төлөх өмч байхгүй. Энийг би биеэрээ эдэлнэ гэж. За тэр хүн биеэрээ эдэлж болно л. Хамгийн гол нь эчнээс нэг тийм сонин логик харагдаж байгаа. Тэгээд тэр хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирээд байгаа байхгүй хамгийн гол. За зээлийн батлан даалт гаргаснараа яалтчгүй Эрдэнэт үйлдвэр одоо төлөх юм эргцүүн үр дагавртууд унж байгаа. Гэхдээ энэ шударгасанд яавч нийцэхгүй болчихж байгаа. Хоёрдугаарт энийг Эрдэнэт үйлдвэр төлөөд цаашаа явах юм бол цаашлаад бид нэр ямар юм дээр шударгас шаардах хэрэгтэй байх юм бэ? Нөхдүүд бол өрийг 3 янзаар төлөх боломжтой гэж мэдэгдэж байна. Нэг нь бол эрсдлийн сангаас төлчих болно. Хоёрдугаарт нь ашигаас нь төлчих болно. Эрдэнэчин сая 300 гаруй тэрбум ашиг олсон. Тэр мөнгнөөс аваад төлчих болно. Гуравдугаарт нь засгийн газрын нөөц хөрөнгөөс төлчих болно. Бидний эсэргүүцээд яриад байгаа нь яагаад бид төлөөд байгаа? Ямар ч тохиолдолд улсын үйлдвэр улсын мөнгөөр төлөхгүй. Хизээш хүлэмжшүүлэх болохгүй. Энэ бол бодит тохирол байхгүй. Ард түмэнд учирсан бодит тохирол. Тэрнээс хойш хоёр зүйлийг үүсгэж байгаа шүү дээ. Засгийн газрын өгсөн хариултнаас. Тэрний үгээр Эрдэнэтийн дансаар юу ч ороогүй гэж. Тэр борлого байсан. Хоёрдугаархны үгээр ган зөрөг гарын үсэг зурсан байсныг нь үгүй одоо энэ бол хуурамч гэсэн юм угаалтын шин чанартай юм уу. Яагаад энэ фактуудыг өөрсдийнхөө бичиж гаргасан хариултыг өөрсдөө үгүйсэх болов нэгдүгээр. Хоёрдугаар нь хамгийн сонирхолтой асуудал нь юу гэхээр ямар ашиг сонирхлоор энийг ингэж үгүйсгээд байгаа. Сая цензургүй сурвалжлага гарсан тэн дээр бүр хөдөлгөхийн аргагүй тайлбарлаж ирсэн нь юу гэхээр манайх стандарт банкнаас зээл авч байна шүү дээ. Энэ зээлээс $1 1 цент ч Эрдэнэтийн данс руу ороогүй. Энэ бол тустай. Эрдэнэтийн дансаар орох нь битгий хэл Эрдэнэтийн данс үүссэн байна тийм ээ. Стандарт банкн дээр Эрдэнэтийн данс байгаа. Тэрэнд бол Батхуу ямар ч хүрх аргагүй шүү дээ. Тэгсэн мөртлөө Батхуугийн авсан гэсэн зээлний суутгалыг нь стандарт банкнд дах Эрдэнэтийн данснаас нь суутгаж аваад байсан байгаа. Эн чинь болохоор нөгөө арбитрийн шүүхтэр хэдийгээр Эрдэнэт баталгаа гаргаж өгөөгүй тэр хуурамч гар үсэг гэж зүтгэж болох ч гэсэн үйлдэлээрээ та өөрснөө энийг зөвшөөрсөн гэдгээ батлаад байгаа учраас ялагдахгүй шалтгаан болсон гэдэг арбитрийн шүүгээс гаргасан. Сугур гэж хүний гарын үсэг 1 биш 2 биш бүр 8 9 удаа байна гэдг нь тэр арбитрийн шүүхийн шийдвэр дээр нь авсрагдсан байгаа байхгүй. Тухайн үед Эрдэнэтийг удирдсан удирдлагууд бол албажуулсан байх магадлалууд тодорхой болсон. Яагаад гэвэл Эрдэнэтийн үйлдвэрийн дансаар тодорхой хэмжээний мөнгө орж гарсан. Чинь $213 сая гарч ирсэн. Түүнтэй холбоотойгоор $41.2 сая Жастин Батхууд өөртөө шууд шилжсэн. Ганц зэрэг гэдэг даргын доотлын албан тушаалтангууд гэрээнд оролцож гар үсэг зурсан нь тодорхой болсон. Энэ утгаараа арбитрийн шүүх Монгол улсын одоо аж ахуйн нэгж болох Эрдэнэт үйлдвэр болол энийг төлөх ёстой гэж шийдвэр гаргасан учраас энд бол хэн нэгэн нам хэн нэгэн дарга зэрэг байхгүй гэж бид нар мэлцэх ямар ч шаардлага байхгүй. Тодорхой болсон асуудал. Хэрвээ үнэхээр тэр төшмдүүд өнөөдөр гэж хэлж болох нөхдүүд маань тууцын дарга байсан. Одоо үндсүүлийн цэцгийн гишүүн суграас эхлээд за хэрэглэх газрын дарга нь хэн байсан? Хулгай хийсэн бол тамхи ширхэгж байгаа хүнтэй адилхан хариуцлага өргөх ёстой. Жишээ нь арбитрийн шүүхтэр одоо ялагдахад Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө мэдээллийг өгөх тал дээр туйлын 20 хандсан. Энэ бол одоо 49-ийн одоо үүнийг очоод тодорхой хэмжээнд томилогдсон тэр удирдлагууд нь бол хийсэн гэдэг ийм хардлага бол байна. Энэ мэдээллүүдийн аль нь ч нэг тийм чухал биш байна. Ер нь бол. Бидэнд бол шийдэл чухал гэдэг. Шийдэл чухал. Гэхдээ зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн шийдэл биш. Ирээдүйн ерөөсөө Монгол улсын баялагийг хэрхэн зөв зохистой авчиж болох юм бэ гэдэг энэ шийдэл чухал гэдэг. 49% тал нь арбитр дээр ялагдуулах сонирхол байсан юм байна гэх. Хараад үзэхлээр эн чинь 6-7 жил үргэлжилсэн арбитрийн шүүхийн процессыг 3 сарын дотор буюу одоо хамгийн эцсийн шийдвэр нь 2016 оны 9 сард гарлаа шүү дээ. Тэгэхэд худалдан авалт нийцэн гэхээр 16 оны 6 сард бол дуусчих. Тэгэхээр ерөөсө 3 сарын дотор энэ улсууд чинь
6-7 жил явж исэн процессыг эргүүлээ хайчна гэж бол байхгүй. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр маань 3 удаа ялагдчихсан ба. Ерөөсөө л интернет дээр байгаа нээлттэй арбитрийн шүүхийн шийдвэр нь хараад үзэхлээр бүх юм илт тодолж байгаа байхгүй. Нөгөө талаас хараад үзэхлээр арбитрийн шүүхтэр очиж Эрдэнэтийн 49% одоо авалганч тал нь орлогонч тал нь хувийн шилтэл байх боломжтой байлаа шүү дээ. Ингээ хараад үзэхлээр арбитрийн шүүхтэр өөрснөө очиж өөрсдийгөө ялагдуулаад өөрсдийнхөө өрийг нэмэгдүүлдэг тийм эрүүл ухаантай хүн бол Монголд одоогор бол байхгүй л үү. Тэгэхээр яг одоо бодиттой байгаа зөвхөн түрүүн таны хэлдэг үнэхээр зөв. Эрдэнэтийн асуудал бол зөвхөн нэг хэсэг. Эрдэнэтийн 51%-ийг барьцаан тавьсан шигэ оюутлогыг барьцаан тавьсан биш байгаа. Төмөр замаа барьцаан тавьсан биш байгаа. Тавантлогыг барьцаан тавьсан биш байгаа. Тэрийг бид нар өөрсдөө мэдэхгүй байгаа юм биш байгаа. Гэдэг айц бол одоо яг бодиттойр байгаа байхгүй. Яг тэгэхээр сая энэ 49%-ийн асуудал сөхөгт хүртлээ энэ 51%-ийг барьцаан тавьсан тэндээс нь улсууд мөнгө идэж уусан асуудал бол огт олон нийтийн анхаарланд байгаагүй. Шүүх цэцгэлд итгэх иргэдийн итгэл 80% таа унтсан. Нэг үрлэл шүүх маань өөрөө энэ гинжин оруулалтын авилгалын нэг хэсэг болцсон гэдгийг ингээд хүмүүс өнөөдөр ойлгож байгаа байхгүй. Батхуу нартай холбогдуулан цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах газар эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хилцс 2013 онд эрүү үүсгэж шалгасан байна. Тэгээ 2015 онд авилгалтай тэмцэх газар шилжүүлж аваа шалгаж байгаа мөртлөө сая бид нар энийг одоо гаргаж ирэх төвшөнд хүртэл ямар нэгэн байдлаар одоо жишээлбэл ингээд хууль хяналтын байгууллагууд хөдлөөгүй. За олон нийтийн анхаарлын төвд оронгууд учир зүггүй бүгднийг ингээд барьж аваад хийчихэж байгаа юм л да одоо. Ер нь бол аливаа нэг хүн баригдахлаараа нэг 7 хоног тэгээд 30 хоног сунгадаг. Тэгээд 30 хоногийн дараа нөгөө хүн маань шоронгоос одоо ард түмэндээ хандаж загтлуулцдаг. За тэгээ Монголын ард түмэн буцаад бүгдээрээ нөгөө авилгачтай өрөвддөг. Хүн болгон одоо шоронд ордог, саатуулагддаг, тэгэнгүүтээ ил загтлуулцдаг. Нөгөө талаас хардах зүйл нь юу яваад байгаа гэхээр энэ ил загтал чинь гэмт хэрэгтнүүд хамсаж хувилдсан хүмүүс өөрснөө ам өчгөө нийлүүлэх нэг арга хэлбэр болоод байгаа юм шиг байна. Бүх зүйлийг би ингэж хэлсэн, ингэж хэлээгүй. Одоо цөмөөрөө энэ дээр анхаарах шүү гэж хэлсэн юм шигээр тийм ил загтал ütсэн байгаа байхгүй. Маш мундаг. За хувьчлэгч би нэг буруутгаад байгаа чинь бас бэдгүй энэ дээр. Ер нь бол энэний цаана ус төрчд байгаа. Жастийн батхуу хүмүүс зөвж байгаа. Гэхдээ тэр компани захирал компани өргөжүүлэх том одоо өргөн хүрээтэй виз явуулахын тулд тэр хүн боломжтой ашигласан байхгүй юу? Боломжтой ашигласан. Тэр компанид боломж олгосон хүмүүсийн гарын үсгэл дурсан хүмүүсийн хариуцлагыг татах хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан асуудал зөвхөн одоо жишээлбэл энэ Жастин Батхуу гэдэг хүнтэй холбоотой байв уу? Аль эсвэл тухайн үед одоо эрх барих бүхий удирдлагын түвшинд ажиллаж байсан Эрдэнэтийн удирдлага за мөн одоо жишээлбэл Монгол Улсын засгийн газар энэ дээр хариуцлага хүлээж иж цаашаа нөгөө бидний яриад байдаг баялагын сан гэдэг зүйл маань жинхэнэ утгаараа явах хэрэгтэй болж байгаа. Хэрвээ бид нар жишээлбэл мэрэгжлийн удирдлагатай биш улс төрчдийн нөлөөнд уул уурхайн орд газрыг ашиглах юм бол хичнээн их орд газрууд Монгол улс ашиглаач энэ хизээч Монголын ард түмэнд хүртээмжтэй байхгүй болчихж байгаа юм л. Би энэ улс төрчд олон удаа хэлсэн. Энэ үйлдвэрлэл гэдэг чинь улс төр байж болдгоо маа. Тэр улс төрийн шахаа, бизнесийн шахаа, авлага, өглөг, авлага гэдэг ингээд энэ ч мөр угжирсан сэдв болж хувирчаад байгаа хгүй. Энэ зөвхөн Эрдэнэт дээр үүсэж байгаа асуудал. Бүх төрлийн компаниуд дээр. Ер нь бол өмнө нь одоо ингэдэг байсан гэж байгаа. Эрдэнэт үйлдвэр ерөнхийлөгчийн квот гэж байдаг. Тэрэн дээр ерөнхийлөгч яадаг вэ гэхээр тэр зэсмөлөвдийн гэрээний тодорхой одоо жишээлбэл бизнесийн хилцлийн 25% юм уу 30%-ийг нь ерөнхийлөгч шууд компани санал болгодог. За энэ компанид өгөх ёстой. За ерөнхий сайдын квот гэж байдаг. За энэ бизнесийн одоо тэдэс тэддэх зүйлийг нь ерөнхий сайд мэднэ. За их хурлын дараагийн энийг нь мэднэ гэдэг. За энийг нотолж чадах юм бол маш их тийм сонин зүйл одоо Монголын улс төрд байж байгаа гэдэг нэг илэрхий болж байгаа юм л та. Төрийн 3 өндөрлөг нийлж бизнес хийсэн бол таарч байгаа юм чинь. Хамгийн аюултай. За ингээ хууль хяналтын байгууллагууд ороод одоо үндсэндээ Монгол улсын маань төр өөрөө шахааны бизнесийн одоо юм олигарх тогтолцоо